За тэгээ сайн байцгаана уу? Reaction видеогоор эргэж уулзж байгаадаа таатай байна. Эргэж уулзсан. Шулуу явж байгаа уулзчих. Эргээд уулзчихлаа гэж. За тэгээд хамтран ажиллагч манай гүрмэ компани маань бас байсаар байгаа. Тэгээд бас нэлээд уусаар байгаад бас нэлээд хитэн жүүс л үлдлээ дээ. Хитгэн жүүс те. Гэтэ хоосон сал. Энэ яг бидэд бүр дуусгацсан байгаа. Гэтэ угаасаа амар гоё жүүс болохоор сайхан уучих юм байна. Газ бас уучих гад хэлээ. Бусад нөгөө газрууд ингээд евент тэтгэгчийн савнууд байгаад байдаг. Тэр ингээд хоосон сав байт юм болов уу эсвэл хэрэглэхгүй байгаад байт юм болов уу? Хэрэглэхгүй байдаг. За тэгээд явуулчихсан гүрмэдээ баярлалаа. Тэгээ өнөөдөр бидэд бас нэг залуу дуу хийсэн байна. Тийм байна. 47 гинэ. Алт 447 экор аавна гинэ. Тэгээд бас өөрийнх нь хийсэн дуун дээр реакшн хийх гэж байгаа. Тэгээ өөрөө хийсэн дуу юм уу? Үстэй. Мэдхгүй гэж. Өөрийнхөө юм дээр яг хүмүүс яг ямар хариу үйлдэл үзүүлэх юм бол энэ дэвтэр би өөр юм уу те гэж байхгүй. За тэгээд 10 хоногийн цацагдсан дуу байгаа 37,000 үзэлт авсан байна. Ер нь бол манай e-спортынхан мэдэндээ. E-спортын дуу те. За тэхүү. За тэвэ. Яа, ганаа хийх юм. Юу нэрээ хэвлээ? Обисо. Тийм. Явцсан шүү. Нэг зав динг шаардсан. Дахиад ингэчихв. За. Сизид орсон те. Яа, ганаа хийх. Билгүүний хэрэгш. Тэний хүмүүс тэгээд яа загнаатайгаа бэ гэдэг. Энд чинь агрессив хип-хоп дуу юм шүү. Баг юм контр тоглохгүй сурж байгаа хүүхдэд ориг зүгээр энэ дууг сонсож бүрэн загнуулаад санагдсан. Өгшөө гарната ханруун савдаа. Нэг юм шаардсан тий толгосон. Угаасаа тоглож цагаас тийм юм бодлоо л таа. Биси дотор чи яг нэг тийм ямар ч тийм дандаа агрессив байдаг шүү дээ. Ямар ч нэг тийм найрсаг юм байхгүй тий. Тий. Хөгшөө юу ячих вэ? Голоо харчих уу гэж. Голоо сони юу байна? Оо нэг кан хараад ирлээ. Нэт нүхсэн шүү. Яна би жоо тэрчлээ. Нэтийн сэтгэл санаа жоох муу байна. Канада хандрон савдаа зэлстэй баруун тат. Кобе. Голтурн гарч юусэн 110 өдөөс нь били мэдээлэл аваад дамжуулаад хэлэн марагийн дуудал гараавдаг энэ ботан батасар имжинод ботан. Энэ нөгөө юу вэ? Энэ камер дээр гоё харагдаж байна те. Аль. Гийн дуудал гараавдаг энэ ботан батасар имж. Энэ хэсгийг ч одоо энэ те. Ярих уу? Энэ үү? Түүхийн. Түүх нь би мэдэхгүй шүү дээ. За. Яри тэнд орох гээд ирс чи энэ ингээд ийм газар байгаа үгүй энэ бүх хийс зүгээр ингээд голд нь ийм том ингээд овоологдсон. Яг тийм ч яг тийм чиний зааж байгаа тийм том бас биш тийм. Ер нь одоо нэг энэ хаваар л байсан шүү дээ. Гол хэсэгт. Тэгээ илсээ өөртөө тараасан юм. Тэгээ би илсээ маасанд орох гээд хүмүүс авчирсан байсан чинь бараг барилгын ажил хийлгэж байна. Ингээд ийм 10 цемент тэгээд. Тэгээ яг хаа тэгээ нэг хаалган маалууд нөгөө барилгын хог мог тиймэрхүү юмнууд байсан. Тэгээ яг тэрийг гаргаад тэгэл барилгын ажил хийлгэж байгаа юм шиг санагдсан. Энэ нэг газрыг би яаж олсон дээ тэгснэ ингээд бараг өөрийнхөө юм хийлгэсэн юм шиг энэ цаатлыг та дуудаагүй үстэй. Одоо энэ хүмүүсийн бодогдсон. Улаан тий. Тий. НАТО ч Хироши амар ашигласан л да бас. Тийм үстэй. Тэр нь манай Хироши л ерөнхийдөө яг нөгөө бүх юмнуудыг бодоод хийсэн шүү дээ. Одоо ингээд би бол яг юу бодож байгааг нэг юм мэдээгүй шүү дээ. Зүгээр ийши ингээ очин тэгээ ямар ч нэг зураг авна. Тэгэл очсон шүү дээ. Тэгэл ийм болсон юм да. Идэр ботан шахаад байтгаа шахаад яа доктортын агуулгын судлаа кимлээс нь хитрэж хурдлаа урдатсан зүүс тийсэрс ким. За ингээд энэ дээр нэг юм үг хэлээ. Тэгээд яг стил series кинзүү гэдэг үгийг бол яг
Одооны хүмүүс бол тэр бол мэдэхгүй байх л та. Харин ойлгохгүй энэ юу гэж байгаа. Энэ болохоор SteelSeries гэдэг одоо брэнд واخгүй юу одоо ингээм Razer гэдэгтэй адилхан. Маус, чихвч, keyboard одоо гейминг юмнууд хийдэг. Тэгээ Kinzo гэдэг маус нь бол тухайн үед нэг юм жижигхэн юм маус байсан. Тэгээд ер нь бол тэдний тэр үеийн маус нь тэр нэг контрч дундаа амар од байсан байхгүй юу. Энэ 2010-ад оны үед л дээ. Тэгэл яг ер нь гой тоглодог лаглаг хүмүүс юм бүгд юм Kinzo-т. Кинзоос өөр илүү маус байгаагүй. Тэгээ тэр кинзон ингэдэг заяа. Одоо ингээд давхурын гадуурын бүрээстэй. Тэгээ тэр бүрээснээсээ болоод ингээд уц муцсан шатах тохиолдлууд байдаг. Нийлээд одоо эндүний уц нэг юм юутай болох юм сонирн болчихдээ шүү дээ. Тэгэл яг тэр шиг тийм юм болоод салаар тэд нар чинь ингээд претиг авч байгаа тэр уцыг ингээд шамлан заяа ингээд. Нэрээ нөгөөтгөө зүсгүүгээр ингээд тэгээ ингэж энэ гадна талын ингээд шамлж аваад тэгэх юм бол нөгөө уц нь гимтдэг үгээд. Би ч хүртлээ шин кинзо авч явахдаа тэгээ шамлал авч ирсэн. Тэгэл тэгэн барин тоолох хэрэгтэй байсан. Гүү тэгэхгүй ингээд тоглож идэл нөгөөт нь яг ингээд нэг юм хогийн тийм болцсон маус явж авч. Тийм юмгүй маус сайн маус байгаагүй. Уус яг ийм гоё хэлбэртэй тэгээд чиг хэлбэрнч тэр тэгээ яг Microsoft 1.1 гэдэг тийм маус байдаг байсан л да. Тэгэл 3.0 гэж бас байдаг. Тэгэл тэр маус бол тэгэл үнэхээр гоё байдаг байсан. Тэгэл PC чинь ингээд нэг тийм маустай хүн гараад ирэхэд ч юу гэж шууд. Пад гараад маус гаргаад тавиад шууд сүрдэж байгаа юм чи. За болио байд. Шууд боцтой тоглосон юм бол PC рүү та маус падтай явж идэв. Тэгээ ер нь бол тийм хотын захын PC-нүүдээр очиж бас ингээд тоглолдог гэсэн л та. Тэгэл тэгтээ бас яг нэг удаа тэгчихсэн. Албаар нөгөө маус удаа гаргаж ирэхгүй албаар хожигдоо шидэж хожигдсон гоо. Тэгээ эхлээд нэг хидэж тоглосон. Тэгээ дараа нөгөөдгөө боож тоглох гээд тэгтээ шууд ингээ маус падаа ингэж гаргаж ирээ яа. Гараад ирчихгүй тий. Тэр ихтэй амар муухай юм болчихсон. Тэгэл тоглоод эхэлсэн чинь ингээд нэг тоглоод бүгд ингээл алаал хаажаал. Тэгэл амар муухай л байсан багтай. Анханасаа яагаад тийм гарч нэг муухай тэр үеийн нөгөө бацаан байхад нөгөө эгогоо тижээж байгаа юм л та. Тэгэл төвийн PC-нүүдийг нэг барахгүй ирнэ. Хотын захын PC рүү очиж тэгэж дэрлэж байгаа байхгүй яг үнэндээ. Нөгөө нэг хаач нэг тийм нөгөө одоо юу гэх нэг юм эгоорох нэг юм хэрэгсэл байгаа л байсан юм шиг. Тэрийг ханхын тулд гэж. Мууда дэрлэхүү гэдэг л бас юм байна да. Тэгэл Синзу бол тэ тухайн Кинзу шиг үнцэнтэй шүү л. Аа тэ. SteelSeries Kinzo гэж тийм маус байлаа. За баярлаа. Тогтоосон цапан бо инду бүгдийг нь толгойд нь инзо flashback AK47 flashback шаардлагагүй байгаад гасгүй. Тачиж болоцсон гатан шатан нүдэлгүй ботлон гацааны бацаа гохтар нэг хүн тэр цан он голгар нэг хүн баттан хой гохтар нэг хүн тэр цан он галгар дунаас сонхордон дунаас гохтар нэг хүн тэр цан буута шалтаа гохтар нэг хүн тэр цан он Яйса. Яа, тэр энэ хажилтын заалыг хараад байгаа ёо. Малгайтай. TG Ghost те. Манай амьдаа шүү дээ. Ёо, наачаа. Янзын хараад. Яг энэ заалыг хараад энэ бүр ямар аим. Тэгээ бидний юу асан шүү дээ. Энэ заалын дуу муу таньхыг гэдэг байна. Одоо яг энэ утаа тусах камер хагасан гэдэг гэж байгаа шүү дээ. Ер нь бол ер нь нөгөө энэ яг нөгөө фейстэй тоглосныг тоглолт байхгүй өмнөх мажорын. Тэгээд нөгөө яг плей оф руугаа шалгарчаад нөгөө тоглож байгаа тоглолт дээр симпл ороод ирсэн байсан. Тэгээд тэрэн дээр болохоор яг ингээд Б-ийн Anubis-ийн Б сайтыг болохоор хин техно ингээд гадагшаа цэвэрж флаш аваад цэвэрлж гарангуудаа энэ чинь хүн байхгүй гэдэг мэдээлэл аваад тэнгуутаа наадлаар чи ингээд тэгээ нөгөө хэд нь шууд ингээд камерын дээр тулаад ирсэн байсан голоор орцсон. Тэнгуут шууд камер шууд утаад тэгээ ингээд нөгөө хэд нь утаа дуусах хүртэл нэлийн хүлээсэн. Тэгээ хүлээж байгаа цаг багасаал утаагаар хахаал ороод ирэхэд нь шууд 910 нөгөө баган дээрээс мэ ихний нээлтийн гэлүүдийг амжилтаа тэгж авч ирсэн байхгүй. Яг тэр нөгөө нэг моментийг ерөөхдөө бол одоо хийсэн байгаа юм л да. Ер нь бол тий. Тэр нь тийм очиртай юм аа. Утагаа нээлтийн гэл утагаа дамжиртай хутаараа плиз ажилтай хуцалгүй дэмж худал зүтгийж Гэ хонцоо гэж юм билээ тэр хүмүүс. Тэгэхээр нь замлан гоё.
Хамаас ингэж байсан үг гэдэг. Мөрөндөө ингэж тэгжүүлж үг дээр нь тавьж байгаа. Энэ гош зогсож байгаа шүү дээ уг нь сая. Тий. Тэгээ энэ арга болохоор Нанаас нь жоохон гэрэл өгчтэй биш. гэрэл өгцсөн эсвэл тий. Гош одоо энэ аяг хийсэн залуу шүү дээ. Тий энэ аяг хийсэн залуу. Тэгээ энэ бит бас амар гоё юм. Битээ их гэж бас их түүхтэй болсон. Би ер нь бол энэ чинь 3 удаа сольсон юм аа. Тэгээл яг 3 дахь ч гэж. Эхлээд нэг юм явуулаа. Тэгээд тэрийг дахиж нэг өөрчлүүлээд тэгээд монитор ярьж аваад моны энэ 2 аяны чинь нэг 2 ая явуулсан. Тэр 2 ая. Эхнийх нь энийг дараагийнх нь тэрийг нэгээд нэг юм аваад тэгэл хийсэн чинь юм гоё хийчихсэн байсан шүү дээ. Тэгэл. Тэгээ энэ чинь бас сонирхолтой дээ одоо ихэнх хүмүүс ч нэг юу яадаг штэ. Битээ сонсож байгаад дууга зохиодог. Тэгэнгүүт танайх ч нь болохоор яг тэгээд үг нь ихлэ бичгтээд ингээ флоу явцсан. Тэрэн дээр нь гошаа ингээд ая орж ирээ те. Тэр тэгээд Тий. хүмүүдийн биш шууд ингэ тохируулаа ая хийсэн шүү. Харин тийм тэр нь бүр амар таарсан те. Гэхдээ одоо болохоор энэ чинь юу штэ би гэхдээ уусаа ая сонсож бичсэн л дээ хамгийн анх бол нэг ая ямар ая тавьсан байлаа. Тий. YouTube-с нэг нэг BPM нэг тийм boom bap байсан юм шиг үлээ. Тэгээ boom bap дээр ингээ бичээ байжсэн чинь тэгээд дараа нөгөө ая санахгүй байгаа чи тэгээд ямар ч нэг юм бичсэн байгаа байхгүй батсан дээр тэгэл за гээл нэг найзтайгаа яриад за энэ дуугаа хийчихэж гэхээр шууд за хийгээл. Тэгэл нөгөө ая хайж эхэлсэн шүү дээ би ярил. Тэгэл ая хайгаал нэг битэн дээр ирэхэд таарж харна шууд гошад өгөөд тэгээд ирэхэд энэ хэлсэн юм байна да. За ямар ч. За тэгээ хүмүүсээс ингээд хурж ирж одоо клипэнд оролцсон бүх найзуудаа баярлаа. Тэгээд бас next buy round гэдэг байна. 26 buy round. Buy round гэсэн. Тэгээ экогизм чи buy нь бол хийгээд бол бас тэ асуудалгүй л 113 авра гэж штэ. энэ авраг мэдэрсэн юм бол бас гоё те. Онгох үед дуугараа гэнэ. За Molboys long time no see. Buy round хийzээвэл гэж штэ. Buy round хүсэж байгаа юм бата хүмүүс. Так энэ дууч дуусчлаа штэ. Наадаа ч гүрүүл тэгсэн юм аа. Гүрүүл угаасаа ер нь ихэнх хэсгүүдийг хасуулсан л да надаар. Харин тэгсэн хас гэд. Би хасмааргүй нэгэд хаснаа гэд ерхэд бол гүрүүл маань бас илүү туршилттай юм болохоор угаасаа богинохан байвал зүгээр гэж ер нь богинохан хийсэн л дээ. Тэгээ ESN шинэ жил дээр дууга тайзан дээр анх удаа шинэ жил биш ээ тэр чинь нөгөө awards шүү дээ. Awards юм уу? Гэтэ ер нь шинэ жилд өгсөн болохоор бараг шинэ жил. Тэг бараг шинэ жилээс. Халтуур алгадна. Халтуур алгадна. Тэр нэр лайв дуулахад ирээсэ. Лайв дуулахад нөгөө жоохон согтсон байсан болохоор ерөнхийдөө болол. Фризэжсэн. Би бас амжаагүй те. Тэгсэн бол яг бүксийн нэг гэхгүй юу. Харин тий. За тэгээд ийм дуусан байна. Тэгээд хамтран ажилласан бас спонсор хийсэн нэг 2 компани байгаа. Тэр хоёрт их баярлалаа. Тэр хоёр маань юу гэвэл нэг нь одоо энэ дэр бичсэн байгаа. Одоо харж үгүй. Synthetic Index Mongolia гэдэг энэ трейд хийдэг одоо газар байгаа. Ланди цэг юм. За, Ланди цэг юм. За, Ланди цэг юм руу орж үзцгээе. Би буруу хичээлсэн байж тээ. За, энэ Ланди цэг юм одоо ямар ширтэй сервер вэ гэхлээр одоо хүмүүс одоо ингээд ландах гэхээр ёо энэ амар гоё бичлэг шин. Хөө. Энэ яг нэг кино шиг яасан. Энийг нөгөө нэг RTX Mono гэдэг нөгөө нэг цаана Unreal Engine дээр ингээд эдитэлчтэй юм билээ. Демог нь авч жагаад. Source Engine-аас аваад. Амар cinematic. За энэ нь бол ямар ч үстэй бол сервер төрөлж авдаг одоо газар байгаа. Одоо ингээд хүмүүс чинь бүгдээр их тоглодог болчлоо. Гэр гэрээсээ тоглонгууд нэг сервер ороод тоглох гэр бүгдээр дүүрэн хүнтэй байдаг. Про гарчаачтэй. Тэ гарчаачтай уужргээ тэ. Тэгээ нөгөөд нь гарахгүй байгаад идэг тэ. Хамгийн амар үгүй ээ гэх. Гэхдээ бид нар 5-аараа ингээ 10-аараа ингээ байгаа маа гэдэг чинь хүн орж ирт ингээ байгаа. Гарахгүй. Яах гэж бодсон. Явж юм бол чи золоо мэл. Тэгээ нөгөөд нь админ байвал бүр нөгөөдх нь дургуун өчг бүгдгийг нь мандаад сервер өчгөө болоо. За тэгэн гоо тэр асуудлыг ингээ ланди цэг юм байна буюу одоо лан маркет болон лан цэг юм байна гэдэг одоо сервер байгаа. Тэр серверийг залуус маань одоо ийм
ийм түрээсийн үйлчлэгээ үзүүлсэн байгаа маа. За ингээд хитэн цагаар нь авах уу яах вэ хөө. Энэ гэхдээ scroll 8 хурдан яваад байгаа болохоор энийг нэг чи. За тэгээ энэ болохоор давуу талууд нь одоо ингээд anti-cheat системтэй одоо ингээд хоорондоо тоглоход тэгээ демогоо үзэж болно. Тэгээд ийм skin changer-тэй одоо юм нөгөө яг л аль биесны стандарт. За ингээд worldwide. За Аз сервер байна. Одоо Азад Монголд байна те. Тэнгуүтэ Хонконг дээр бас байсан. Тэгээ Европ дээр бас байгаа. Норт Америк гэж юм те. Ийм олон газруудаас ингээд серверүүдийг нь ашиглах боломжтой юм байна. Ингээл 5 пингэн дээр те. Тоглох боломжтой. За ингээд ийм custom байна ингээл одоо та өөртөө ингээ ороод үзэр ингээл антицэг юм байна одоо хоорондоо ландах гэж байгаа бол ингээд орчих юм биш шүү. Хэлье. Сайхан юм. За тэгээд ингээд тусалсан Шоуги болон Алисада баярлаа, Монидо баярлаа, Хатнада баярлаа, Ганада баярлаа, Зобродо баярлаа, Инх хоёрт баярлаа, Тэнгист баярлаа, Батүлэгт баярлаа, Гошода баярлаа, 113-т баярлаа, Банистада баярлаа, Баясада баярлаа, Замланд баярлаа, Кабалд баярлаа, Готфилмад баярлаа, Дадид баярлаа, Пукэд баярлаа, Мортид баярлаа. За бүгдээрээ л ерөнхийдөө ингээд яг оролцсон хүмүүс байлаа. Тийм. За та бүхнийг дуудаж авчирч барилгын ажил хийсэн тачлаа. Зүгээр. Тэ яхан бай раунд байх юм уу байхгүй юу? Гэхдээ яг уу хийвэл хийж болно шүү дээ. Яг тэгээд нэг ингээд төрлийн ингээд дуунууд ингээд та нарт сонсоод амар байгаа юм уу? Тэгин юу гэдэг гоо дуулан насаараа амьд тий. Тэгээ сонсомоор нэг үл тэгэл тэрийг хийгээд бол нэг асуудал байхгүй л дээ. Тий. За over time. Over time. Талнастай дэв over time. Тэр match point гэж. За баярлалаа тэгээд ямарчсан битэд нэг энэ хувцастайгаар ахаад реакшн хийгээд дараа нь цацсан гэж. За тэрийг хийх аргагүй шүү дээ. Уус хараад байхгүй. Рокс шүү дээ. Рокс яасан юм бол. За онцсон байсан уу? Онооч өгдөө. So cute. Өсөлтөө. Зүгээр ийж суудсан тийм. Онцлог шортыг ингэдэм юм аа те. Дамнэл яг нэг юм эзэгтэй мөч юм наа. Онцсон байна гэж бодсон. Фото тэгээ зүр хийж байгаа үү. Йоо энэ гэхдээ ямар амар тамнаа. Хамнаа гэхдээ амар өргөтөж чадлаа. Одоо 873 мянган хүнийг өргөтөд ингээд дарсан ш. Кликбейт те. За энэ кликбейт энэ хоёр зодлох гэж юм гэсэн чинь. Нэрээ зов спаринг хийх. 4.2 лайк. Тэчөө ингэ зөвлөж болох би нэг. За окей тэгээд Ер нь шортсоор хэдүүлээ нэг дагнаад нэг юм чи. харин би угаасаа бодсон байгаа. За. За тэгээ баярлаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя. Баяртай. Гүрмэн байлаа. Гүрмэн байла, Ландицгийн мэн байлаа. Synthetic Index Mongolia байлаа. Бүгд баярлаа. Баярлаа. Аавда баярлаа, ээждээ баярлаа. Алтагхтай баярлаа. Сашта баярлаа. Саш Friday. Юу вэ? Саш чи live шин. Яаж дараагийн дугаараа олцгаая. За.